Сайн байцгаана та бүхэндээ. Өнөөдрийнхөө хичээлээр Python програмыг танилцуулна. За 21-р зуун бол мэдээлэл технологийн зуун гэж нэрлэгддэг. За тийм ч учраас бид нар орчин үеийн буюу мэдээлэл технологийн суурилсан цахим контентуудыг бэлтгэх нэг төрлийн шаардлагатай байгааг одоо үеийн нөхцөл байдал бол бидэнд харуулж байна. За ингээд Python.com гэж бичээд орохлоор бид бүхэн буюу логин хийн. За логин хийсний дараагаар буюу өөрийнхөө Google аккаунтаар нэвтрэнэ. За энийг бол худалдаж авч бас болдог. За гэхдээ бид нар фригээр нь буюу одоо өмнөгүүгээр нь буюу орж байгаа. За ингээд Google аккаунтн дээр бүртгүүлээд үзье. За Google аккаунт буюу таны ямар Gmail хаягтай вэ гэдгийг буюу хаягаар бүртгүүлээд орно. За эхний ээлжинд буюу тухайн програмынхаа бас онцлог давуу талыг танилцуулах зүйтэй байх. За CSS буюу за темплейтүүд байна. За мөн импорт хэлж оруулж ирж болно. За үүсгэж болно. За ингээд тухайн буюу хүмүүсийн хийж исэн хичээлүүд бол ингээ харагдах боломжтой байгаа. За энэ програм дээр хэрхэн яаж ажиллах вэ гэдгээс өмнө бас энд нэг зүйлийг бас танилцуулах зүйтэй байх. За энэ дээр харангуйт тухайн програм дээр edit хийж болно. За харж болно. За хуулбарлаж болно. Нэрийг нь өөрчилж болно. За холбоосыг хуваалцаж болно, хуулбарыг нь илгээж болно. За мөн Python дээр үзэж болно гэдэг тухайн зүйл байна. За мөн мэдээж экспортлох. За мөн устгах гэдэг ингээд маш олон тохиолдлууд энэ дээр байдаг. За эндээс буюу шинэ хичээл яаж хэрхэн үүсгэх вэ? Дээр нь яаж одоо ажиллах вэ гэдэг талаас нь танилцуулъя. За темплейт дээр нь. За бизнес хийж байгаа гэдэг нь маш олон төрлийн темплейтүүд байдаг, бэлэн темплейтүүд. За эндээс бид бүхний хувьд бол одоо боловсролын байгууллагт ажилладаг учраас education нэг сонгож байна. За education руу ороод буюу бэлэн темплейтийг бас ашиглая. За ингээд харангуйт бүгд гараад ирж байна. За та ямар хичээл бэлтгэх гэж байгаа вэ гэдгээс хамаарат тухайн бас темплейтүүдээ сонгоорой. За жишээ нь одоо энийг сонгоё. Видео. За нэг төр алгасаад яаж хэрхэн ажиллах вэ гэдгийг бас тайлбарлаж өгье. За энэ нь бол одоо хүүхдийн сонирхлыг их татсан. Тэр дунд дунд ангийнханд илүү их тохиромжтой юм болов уу гэж миний зүгс үзэж байгаа. За хамгийн түрүүнд хийх тохиргоо бол энэ дээр creative буюу энийг тохируулна. За энэний дараагаар кредитийг тохируулахлаар энэ талд бас цэснүүд гарч ирж байгаа. За цэснүүдээс гадна бид нэр буюу энэ дээр нэр өгнө. За Монгол гэдэг өгчий. За нэр өгсөний дараагаар бид нар юу хийх вэ гэхээр энэ талд байгаа цэстэй танилцнаа. Background буюу арын дэвсгэр байгаа. За та ямар дэвсгэр сонгох вэ? За энэ бол одоо бас самбар байна. За байгаль тийм ээ. Тухайн өөрийн таны яг ямар хичээлээр ишгэлэх гэж байгаа вэ гэдгээс хамаарат бас сонгож олно. За энд бол текстүүд байгаа. За ямар текстүүд вэ хүснэх жишээнүүдээс харъя. За энийг ашиглаж болно. За ингээ хүснэгт оруулчих. За өмнөх энийг төр устгачээ. За энийг орууллаа. За энэ дээр болгол дараад үзье. За энэ дээр дараахлаар бид бүхний хувьд энэ бэлэнд бас энэ юунууд нь харагданаа. За жишээ нь ингээд бас ороод үзье. За тухайн хүнтэй холбоотой ярилцж байгаа бас нэг хүнийг сонгоё гэж бодъё. За ингээд тохируулъя. За энэ бол одоо нэг дүрснүүд оруулж ирж болно. За ингээд найрамдлын бэлэгдсэн юм төрсүүдийг байж болно. За бүр цаашлаад дараагийн бас танилцуулъя. За эндээс бид нэр өөрт хэрэгтэй байгаа тийм ээ. Нэмэлт тус хэрэглэлт хүмүүдийг сонгож болно. За компьютер утас гэдэг ингээд сонгох юм бол маш олон бас загварууд бас байгаа. За энэ ийшээ оронгууд зураг байгаа. За зураг руу оронгууд бид нэр upload file гэж бас байгаа гэдгийг санаарай. За upload file-аас буюу одоо өөрийнхөө
апплайд дээр дараад би өөрийнх нь компьютер дээр байгаа бас бэлэн зургнуудыг ашиглаж болно. За энэхүү програм дээр бол одоо презентацийн бол энэ презентацийг оруулах боломжтой. За видео дуунуудыг бас оруулах боломжтой. За өөр нь байгаа бас бэлэн зүйлүүд байгаа боловч бас багш нар өөрсдийнхөө бэлдсэн зүйлүүдийг ийшээ оруулж болно эндээс. За мөн саунд дан дуу оруулж болно. За энэ сонирхолтой буюу тусгай бас эффект юунууд зургнууд байна. За ийшээ харъя. Магадгүй энэ хоёр хүн юуны тухай ярилцсан болоо гэдгийг хар сонгох гэж байна. За бэлэн темплейтүүдийг ашиглах юм бол одоо энэ жишээ нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обама. За нөгөө талд нь за мөн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Дональд Трампыг тавьжээ. За энэ хоёрыг одоо яг найрамдлын харилцаатайгаар байгаагаар төсөөлж ярьж байгаагаар ингэж оруулж болно. За энэлийн цэсүүд бол та бүхэнд бас ойлгомжтой байсан болов уу гэж бодож байна. За хугацааны хувьд бол слайд бүр дээр 20 секунд байгаа. За энэ секундыг бол энэ одоо доор энэ харагдаж байна. Курсороор буюу энийг бол өөрөө тохируулж болно. Эхний дэлгэц энэ хэдэн секунд орчим гүйх юм бэ гэдгийг. За энийг тохируулна гэсэн үг. За үүнээс гадна тухайн зургийн хөдөлгөөн видеонуудыг бас харуулна. За энэ зургийн хөдөлгөөн видеонуудаас харуулах юм бол энэ жишээ нь энэ хүнийг бид бүхэн өөрчилж болно. За settings. За энэ хүнтэй холбоотой тийм ээ. Маш олон хөдөлгөөнүүдийг өөрчилж болно. За энэ хүн сууж байгаа, за баярлж байгаа, даллж байгаа гэдэг юм уу, тухайн хүний ууралж байгаа гэдэг юм уу, маш олон дүрсүүдийг бол эндээс сонгож болдог. За энэ бол жишээ нь зогсож байгаа хүнийг бол одоо суулгахаар. За энэ хүн бол компьютер дээр суугаад магадгүй тийм ээ. Компьютер юм би хийж байгаагаар хийж болно. А тэгэх юм бол эндээс мөн мэдээж түрүүний компьютер дэлгэцийн зэрэг яваад шивж байгаагаар оруулж болно гэсэн үг. За мөн энэ хүнийг нөгөө тийш харуулах юм бол энэ дээр дарна. За хөдөлгөөнүүдтэй холбоотой бас цаашаага тайлбарлая. За маш олон төрлийн хөдөлгөөн эффектүүдийг бол оруулж өгснөөр онцлогтой бас. За энэ тухай бүр дээр нь та нарт бас харагдаж байгаа. За энэ байна. За доошоо татсан. За хүний гараар, за телевиз. За камертай холбоотой хөдөлгөөнүүд харагдаж байна. За мөн ингээд хажуу тийшээ, дээшээ, доошоо гэх зэргээр. За мөн одоо энэ дээр юм бичнэ. За юм бичлэхэд буюу бидний хувьд бол нөгөө тухайн текстийг харуулна. За текст дээр харууллаа. За текст дээр жишээ нь Монгол бэлэг оюун. За энэхүү хөдөлгөөнийг одоо бид бүхэн харна. За энэ дээр бичгтэйгээ холбоотой бас одоо эффектүүдийг оруулж өгч болдог. За эффект рүү оръё. За энэ бичиж байгаагаар за энэ маш олон эффектүүд байгаа гэдгийг хараарай. За ихтэй багш нь өнөөдрөөс энэ бичиж байгааг нь харуулчих. За тэгэхээр энэхүү хичээлүүдийг би видео хэлбэрүүдийг би тухайн буюу нэг слайдн дээр 20 секунд байдаг учраас хэдэн секунд тухайн слайдыг тоглуулах вэ гэдгээс хамаарат хуулбарлаж болно. За энд хараарай. Сэвлэх, за хуулах, за ингээ нэмэх гэд ингээд харж болно. За үүнийг бид нэр хадгалах боломжтой. За жишээ нь download видео компьютер өөрөө бий тийм ээ. За фото видеогоор YouTube-д ингээд тухайн програмд шеэрлэх. За ингээд шеэрлж бас мөн болно. За ингээд тоглолттой байж байгаа. За ингээд хэсүүлт нь би өөрийнхөө нэгэн хийсэн хичээлийг ус мөн харуулъя. За олон улсын харилцаа бүлэгсүүдийг хийсэн байгаа. Өмнө дурдсан эффектүүдийг яаж хэрхэн ашиглаж буюу видео хичээл. Сайн байцгаана хүүхдүүд. Нийгэм судлал хичээл олон улсын харилцаа бүлэгсүүдийн хичээл номер 4-ийг
одоо дэлгэрүүлж үзэх бол хувьд нэгдүгээр та бүхэнд сонирхолтой байсан гэж найдаж байна. Баярлалаа.